Баян Хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал үзүүлж байна. Монгол улсад нутгийн удирдлагын тогтолцоо үүсч өгжсөний 30 жилийн ойд зориулв. 1992 онд шинэ үндсэн хуульд нутгийн өрн удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу өрн удирдах шинэ ардчилсан тогтолцооны суурь тавигдсан билээ. Нутгийн өрн удирдах ёсны байгууллагыг төрийн удирдлагатай хослуулан хөгжүүлэх эрх үндсийг 1992 оны ардчилсан шинэ үндсэн хуулиар хуульчлан баталж, тунхаглан дархалснаас хойш 30 жил өнгөрч байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд иргэдийнхэн эрхэмдээд шийдвэр, эрхчлөлт сонголтоор 8 удаагийн хуралд 318 төлөөлөгч сонгогдсон, иргэдэн төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг, эрх ашигын илэрхийлэн хамгаалж, баттхан хангахын төлөө үзэл бодол, мэдлэг оюунан уралдуулан өрсөлдүүлж, цөөнхөн хүндэтгэж, олон хорон шийдвэрлэж ирсэн Монголын ардчлал, Монголын нутгийн өрн удирдах ёсны нэн шин түүх эрхчлөөний ололт билээ. 1990 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу нутгийн өрн удирдах байгууллагуудад төлөвшөж ирсний түүхт 30 жилийн тохиож байна. Нутгийн өрн удирдах байгууллага үүсч өгчсөний түүхт 30 жилийн баярын мэндийг нутгийн өрн удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж, аймаг орон нутгаа хөгжүүлэх нөр өхий үсэд хүчин зүтгэж ирсэн аймаг сумдын үе үеийн хурлын дарга нар, тэргүүлэгч, төлөөлөгч, ажлын албаны ажилтнууд болон хурлын байгууллагатай нягт уялдаа холбоотой ажиллаж ирсэн засаг дарга нар түүний тамгын газар нийт ард иргэдтэй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд болон хувьяасаа баяр хүргэж хэрүүлэх аж аргал сайн сайхан хүнийг өсөн өрөөж байна. Баян Хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 1992-оос 1996 он шинэ үндсэн хуулийн хүрээнд зохион байгуулсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох орон нутгийн анхны сонгуулиар олонхын санал авч сонгогдсон 69 төлөөлөгч болон тэргүүлэгчдийн бүрэн эрхийг 1992 оны 9-р сарын 30-ны өдөр хуралдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дугаар хуралдаанаар хилцэн баталгаажуулж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дараагаар Б. Баатрыг сонгож, аймгийн засаг даргад Д. Бордохын нэрийг дэвшүүлжээ. Энэ хурал нь Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжсэн шилжилтийн хүндэт цаг үед аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлуудыг байгуулан, засаг даргын тамгын газруудыг эмхлэн байгуулах, нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц оронтоо зохион байгуулалтыг шинжилэн үйл ажиллагааг нь жигдрүүлсэн боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх, иргэд олон нийтэд хурлын байгууллагын үйл ажиллагааг таниулах, хурлын байгууллагыг төлөвшүүлэх эхлэл суурийг тавьж чадсан түүхэн хурал байсан юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж болох багуудыг байгуулж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдээллийн системийг боловсруулан баталж, хэлс хэрэгт хэлмэгдэхсэд зориулсан цагаан ном бүтээж, хэлмэгдэхсдийн дурсгалыг жилбэр хүндэтгэж байх ажлыг эхлүүлсэн байна. Өмнөх нийгмийн тогтолцоонд ардын дутаатуудын хурал түүнийг үүсгэх захиргааны байгууллагууд намын бүтцээр дамжин хэрэгждэг байсан социалист нийгмийн удирдлагын тогтолцоог 1992 онд байгуулагдсан Монгол улсын шинэ үндсэн хууль халсан юм. Энэ үндсэн дээр үндсэн хуулийн хүрээнд нутгийн өрн удирдах байгууллага, нутгийн удирдлагын тогтолцоо шинээр бий болж, аймаг сум багийн төвшөнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн иргэдийн нийтийн хурлууд байгуулагдсан ажиллаж эхэлсэн юм аа. Баян Хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 1996-аас 2000 он аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 2 дахь удаагийн сонгуулиар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр Монгол Ардын хувьсгалт намаас 15 төлөөлөгч, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал-демократ намын ардчилсан холбоо эвслээс 15 төлөөлөгч тус сонгогдож, хурал дахь суудлын харьцаа тэнцсэн юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 2 дахь удаагийн сонгуулийн анх дугаар хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 30 төлөөлөгч тэргүүлэгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан. Энэ бүрэн эрхийн хугацаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшиж сонгогдсон хурлын төлөөлөгч Хөрөвгиял, аймгийн засаг дараагаар Монголын үндэсний ардчилсан, Монголын социал-демократ намын ардчилсан холбоо эвслээс Бас оргил 1996-аас 1997 онд, Баяр сайхан 1997-оос 2000 онд тус сонгогдсон ажилласан байна. Энэ үеийн Баян Хонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хэдийгээр 2 нам 15 суудалтай байсан ч гэсэн зөвсөлж чаддаг, зөвшөлтсөний үндсэн дээр хамтын шийдвэр гардаг. Хамтын шийдвэр гарснараа
Баянхонгор аймгийн хөгжлийн гитийн төлөвийг зөв суурийг нь тавьсан онцлогтой юм аа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ядуурлыг бууруулах зорилгоор малжуулах хөтөлбөр, газрын өгөөж хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, боловсролын салбарт албан ба албан бус боловсролын уялдааг сайжруулах, сумдын төвийг эрчим хүчний найдвартай их үүсвэрээр хангах, аймгийн төвийн цэвэр бохир усны системийг шинжлэх, дулаан гамжийн менежментийг сайжруулах зэрэг ажлуудыг санаачилж хийсний зэрэгцээ. Баянхонгор аймгийн 21-р зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, хөдөө аж ахуйн түүхийд бүтээгдэхүүнийг зах зээлд бэлтгэн нийлүүлэх чиг үүрэг бүхий Баянхонгор биржийг байгуулсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж байгаа бодлого шийдвэрийг сурчлах зорилгоор өөрөн удирдах ёс мэдээллийн тохиомлыг бэлтгэн гаргаж аймгийн сүлд, аймгийн хүндэт эргийн шагналыг бий болгосон байна. Энэ бүрэн эрхийн хугацаанд зохион байгуулсан нэг онцлог ажил нь Эх Эрдэмтэн, Оточ Марамб, Бурхны шашны 3 зулын нэг Ламингийн ловсон донзон жансан хотогтын мэлмиг хийсний 360 жилийн ог анх удаан ёсол төгөлдөр тэмдэглэл өнгөрүүлсэн явдал юм. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2000-аас 2004 он. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 3 дахь удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 30 төлөөлөгч, тэргүүлэгчдийн бүрэн эрхийг 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анх дахь хуралдаанаар баталгаажуулан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Арагчаагийн лавг сүрэн сонгож, аймгийн засаг даргад Бямбын чойжил сүрэнгийн нэрийг дэвшүүлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нутгийн өрийн удирдах байгууллагыг төлөвшүүлэхэд нэлээдгүй өөрчлөлтийг хэрэгжүүлж, жилд хуралддаг хуралдааны тоог нэмэгдүүлэх, хурлын онцлог тохирсон төлөөлөгчдөөс бүрдсэн төр хороо, комисс, ажлын хэсэг байгуулж хурлаас гарах бодлого шийдвэр төлөөлөгчдийн оролцох идэвх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ удаагийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Баянхонгор аймгийг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулж, төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр чухал алхам хийсэн. Япон улсын туршлагаар нэг баг, нэг шилдэг бүтээгдэхүүн хөдөлгөөнийг өрнүүлсэн. Төрийн хүндэтгэлийн хан хуурыг залж Баянхонгор аймгийн тогны загвар хэрэглэгч ормыг баталсан байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд олон нийтэд сурчлах чиг үүрэг бүхий теле студийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байгуулсны зэрэгцээ мал аж ахуй түүхийдийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь хэрэглэгчдэд хүргэх чиг үүрэг бүхий бөөний худалдааны сүлжээг байгуулсан байна. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2004-өөс 2008 он. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 4 дахь удаагийн сонгуулиар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид, тэргүүлэгчдийн бүрэн эрхийг 2004 оны 11-р сарын 3-ны өдөр хуралдсан анх дахь хуралдаанаар баталгаажуулан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ган хүлгийг сонгож, аймгийн засаг даргад Зоригт Баатрын нэрийг дэвшүүлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур салбарын нэг нь аялал жуулчлалын салбар гэж тодорхойлон, аймгийн засаг даргын дэргэд аялал жуулчлалын алба байгуулж, аялал жуулчлалын мастер төлөвлөгөө, Баянгор хотын амралт аялал жуулчлалын 3 бүс зохицлбарын зураг төслийг боловсруулан, дэн заврын паркийг ашиглалтанд оруулсан байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Баянгор аймгийг 2007-оос 2021 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, залуучуудын хөгжлийн хөтөлбөрөд баталж, аймгийн сүлд уул, их бог дуулыг таах, стратегийн ач холбогдол бүхий ашигт холбоолын орд газрыг тодорхойлох, алтыг үйлдвэрлэлийн бусрагаар олборлох, төр журам батлах зэрэг онцлог шийдвэрүүдийг гаргасан байдаг. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2008-аас 2012 он. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 5 дахь удаагийн сонгуулиар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчид, тэргүүлэгчдийн бүрэн эрхийг 2008 оны 11-р сарын 28-ны өдөр хуралдсан анх дахь хуралдаанаар хэлэлцсэн баталгаажуулан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Г Батжаргалыг сонгож, аймгийн засаг даргад Д Амар санаагийн нэрийг дэвшүүлсэн. Энэ удаагийн хурал нь холбогдох хуулийн дагуу хороодын зохион байгуулалтаар ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршоог хөгжүүлэх, дэд хөтөлбөрүүдийг баталснаар ажлын байр нэмэгдэж, ажил хөдлийн түвшин буурахад чухал алхам болсон. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамган газраас гаргаж байгаа бодлого шийдвэрүүдийг ард иргэдэд сурчлах чиг үүрэгтэй олон нийтийн телевизийг байгуулсан. Монгол улсын баатар Норплийн Жамбагийн хөшөөг босгосон. Аймгийн нутаг дэвсгэр дээр ургаж байгаа болон ургуулж болох стратегийн чухал бүтээгдэхүүн үнэт эрдэнэ болох чихэр өвс, зээргэн, чацарган гэсэн 3 эрднийг хамгаалах, түүнийг тармилж болох, байгаль экологид хор учруулахгүйгээр ашиглах үнднээс 3 эрдэнэ төслийн үзэл баримтлалыг баталсан. Баянхонгор аймагт нутгийн өрн удирдах байгууллага үүсч өгжсөний 20 жилийн ог тэмдэглэсэн зэрэг нь онцлог ажлууд байсан.
Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2012-оос 2016 он аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 6 дахь удаагийн сонгуулиар иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 41 төлөөлөгч болон тэргүүлэгчдийн бүрэн эрхийг 2012 оны 11-р сарын 25-ны өдөр хуралдсан анги дахь хурлаанаар баталгаажуулан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ширмэнг сонгож аймгийн засаг даргад дээд жаргал сайхны нэрийг дэвшүүлсэн. Энэ удаагийн хурал нь аймаг орон нутагт бүтээн байгуулалт хийх олон шийдвэрүүд гаргаж Баянлаг бууцгаан сумдуудад шин сум төсөл хэрэгжүүлсэн. Мазалай паркыг догчуулж хиймэл нуур хөрхрөө бүхий цэцэрлэг түрээлэнг бий болгосон. Эрдэнэ мандал хайрханд гэрэлтүүлэг бүхий шат тусгаар тогтнолын баган талбайг гантигчулан хучлагтай болгож аймгийн төвийн хатуу хүчилтэй замыг нэмэгдүүлсэн зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийсний зэрэгцээ. Ламын гэгэл ловсон данзан жансны мэндэлсний 375 жилийн ой. Төвний 8 дугаар дүр данзан жамбал чойжин шэнэнд Батаршид өргөх хүндэтгэл. Говийн бүсийн хурд 2014 даншиг наадмыг зохион байгуулсан. Баянхонгор аймгийг 2015-аас 2025 онд хөгжүүлэх хэдийн зорилтыг баталсан. Хүүхдийн авьяасыг хөгжүүлэх авьяас аймгийн дэд хөтөлбөр, орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих журам, Монгол бичиг аймгийн дэд хөтөлбөрүүдийг тус тус баталж, хөдөлмөрийн аян зохион байгуулан ажлын байрыг нэмэгдүүлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал сойрхол одон хүндхэн шагналуудыг бий болгосон зэрэг онцлог ажлуудыг зохион байгуулсан. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016-аас 2020 он аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 7 дахь удаагийн сонгуулиар ялт байгуулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 41 төлөөлөгч болон тэргүүлэгчдийн бүрэн эрхийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хуралдсан анги дахь хурлаанаар баталгаажуулсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Ц. Отгонбаяр 2016-аас 2020 он, Б. Батбаяр 2020 онд, аймгийн засаг даргаар Г. Батжаргал 2016-аас 2020 онд, Д. Мөнгө сайхан 2020 онд тус тус ажилласан байна. Аймгийн иргэдийн хурлын хуралдааныг 20 гаруй удаа хуралдаж 108 тогтоох шийдвэрийг гаргаж аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчд маань 669 шийдвэрийг гаргаж ингэж ажилласан байдаг. Тэгээ энд бол нэг 17 аймгийн хөгжүүлэх дэд хөтөлбөр 5 төсөл арга хэмжээг бол зохион байгуулсан байдаг. Тэгээ аймгийн засаг дарга түүний 5 газраас одоо оруулж ирсэн энэ бодлогын баримтчгуудыг хилцэж шийдвэрлэх, аймаг орон нутгийнхаа одоо тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд бол энэ бүрийн эрх хугацаанд бол маш одоо чөлөө завгүй ажилласан байдیں۔ Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг хурдсахад чиглэгдсэн 17 дэд хөтөлбөр баталж, гадаад харилцаа, аялал жуулчлалын албыг шинээр байгуулан, тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг төслийг хэрэгжүүлсэн. Баянхонгор хөрөнгө оруулалт 2017 зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулж, 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 5 төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Баянхонгор аймгийн ногоо хөгжлийн хэдийн зорилтыг баталсан. Баянхонгор аймагт алтны сорт тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг нээсэн зэрэг онцлог ажлуудыг хэрэгжүүлснээр зэрэгцээ. Ламын гэгэний 380 жилийн ой, хангай бүсийн хурд даншиг наадам, Монгол улсад нутгийн удирдлагын шин тогтолцоо үүсгэжсэний 25 жилийн ой, цаг байдргийн хөрөн бэлчээр 2018, Монгол турхтны харвуул наадам, Ламын гэгэний их тойром 2018, мянган харваачийн чуулганыг зохион байгуулсан байна. Нутгийг өөрөө удирдах энэ байгууллагын түүхт энэ жилүүдэд бол үе үеийн одоо манай удирдлагууд, үеийн тэргүүлэгчд, аймгийн иргэдийн хурал, аймгийн засаг дарга маань бол аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө бол чин сэтгэлээр ингэж ажилласан байдаг. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2020-оос 2024 он аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгуулиар ялт байгуулж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 41 төлөөлөгч болон тэргүүлэгчдийн бүрэн эрхийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан анги дахь хурлаанаар баталгаажуулан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Энкотыг сонгож, аймгийн засаг даргад мөнгө сайхны нэрийг дэвшүүлсэн байна. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд орсон өөрчлөлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-нд хуралдсан хурлын хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан зөвлөл байгуулж, зөвлөл нь хуулийн дагуу 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн чиг үүргээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дэлхийд даяар асар их гамшигыг учруулж байгаа COVID-19 цар тахал, ган, зуд,
Дэлхийн их гүрнүүдийн геополитикийн төлөөх тэмцлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс улбаатай ажилгүйдэл, ядуур лэгсэж байгаа хүнд хэцүүд цаг үед ажиллаж байгаа хэдий боловч оновчтой бодлого, үйл ажиллагааны үр дүнд энэ хүндрэлийг харьцангуй хохирол багтаа даван туулж байна. COVID-19 өвчнөөс хамгаалах чиглэгдсэн хөл хорионы үед аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нутгийн захиргааны байгууллагууд төрийн үйл ажиллагааг тасралтгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор захин технологиг үйл ажиллагаанд нэвтрүүлж, ард иргэдийн удирдах зохион байгуулалтаар шуурхай хангаж ажилласан. Хүнд нөхцөл байдлыг амжилттай даван туулгаж чиглэгдсэн стратеги төлөвлөгөө болон ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн сэргээхийг чиглэгдсэн баялаг бүтээгч баян хонгор хөтөлбөрийг тус баталж амжилттай хэрэгжүүлж байгааг зэрэгцээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төр хувийн хвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, тэднийг идэвхжүүлэх зохион байгуулалтанд оруулах зорилгоор үсчдийн холбоо, хүнсчдийн холбоо, барилгачдын холбоо, дэлгүүрүүдийн холбоо, гар урчуудын холбоо, аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, тогооч нарын холбоо зэрэг 20 ширхэг холбоодын гишүүдтэй уулзалт ярилцлага хийж зөвлөгөө дэмжлэг үзүүлж, тэдний хамтын ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор спортын төрлүүдээр тэмцээн уралдаануудыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болж байна. Хэдийгээр энэ цаг хугацаанд хүнд хэцүү байгаа хэдиж, ард иргэдийнхээ хүсэлт, төрийн шийдвэрээр их богд хайрхны тэнгэрийг таах төрийн дахилга, ардын хувьсгалын 101 жил, аймаг байгуулагдсны түүхт 80 жилийн ой, нутгийн өрөн өдөрдох байгууллага үүсч өгчсөний 30 жилийн ойнуудыг амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд аймгийн удирдлагууд Баян хонгороос төрж гарсан Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Солтнууд, шинэ үндсэн хууль батлагдсан ардын их хурлын депутатууд болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ажиллаж байсан үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албанд ажиллаж байсан үе үеийн ажилчдын 3 үеийн уулзалтыг зохион байгуулсан. Төвлөрлийг сааруулах, иргэдийн эрүүл орчинд амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дагуулхад шинэ суурьшлийн бүсийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластерын зохион байгуулалтаар хөгжүүлж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зах зээлд нийлүүлэх зорилгоор Энгэн Эрдэнэ, Баян өсөх агро орон нутгийн өмчит аж ахуйн тогтолцоотой үйлдвэрийн газруудыг байгуулсан. Сус ойртолт зэрэг нийгмийн өмнө хурцаар тавигдж байгаа асуудлыг шийдэх зорилгоор угийн бичгийн хөдөлтийг эрчимжүүлж, архин донтох эмгэгийн тусламж үйлчилгээ, сэтгцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр жаргалт амьдрал, сэтгц, нийгмийн сэргээн засах эмчилгээний төвийг байгуулан ажиллаж, гамшигын эрсдлийг бууруулах, говийн чон 2022 олон улсын сургалт дадлага зэрэг томоохон үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн ажлын албан мэргэжсэн албан хаагчдаас бүрдэж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж, хурлын дарга төлөөлөгчдийг мэргэжлийн төвшөнд зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр шуурхай хангах замаар хурлын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ирсэн. Түүнчлэн хурлын бичиг хэрэг, аж ахуй, санхүүгийн асуудлыг дагна хариуцахаас гадна аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн хуралдаан болон зөвлөл, хороотын хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Хурлын байгууллагын гол цөм нь бол хурлын ажлын алба юм аа. Өнгөрсөн 30 жил буюу 8 бүрийн эрхийн хугацаанд бол 80 орчим төрийн албаагчид энэхүү эрхэм үүргийг бол гүйцэтгэж иржээ. Энэ хугацаанд бол 8 иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга бол ажилласан байдаг. Тухайн үед 1992 онд нэг орон тооны бус нарийн бичгтэй, нэг ажилтнтай ингэж гараагаа эхэлж байсан бол өнөөдрийн түвшин 2 хилцтэй 17 ажилтан албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж, нийгэм эдийн засгийн хөгжихийн хэрээр хурлын байгууллагыг ч гэсэн үүрэг оролцоо өргөжөнд хэлж байна. Бид бүхэн бол өнөөдөр бүрэн хэмжээгээр захинд шилжсэн ийм хурлын байгууллага болоод байна. Ингээд нийт хурлын байгууллага иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, төлөөлөгчид, ажлын албаны нийт хамт олонд 30 жилийн ой мэндийг өргөн төвшүүлье. Нутгийн өрөн удирдах байгууллага үүсч өгжсөний 30 жилийн хугацаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байсан үе үеийн төлөөлөгчид, нутгийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагууд аймаг орон нутгийнхаа хөгжлийн бодлого шийдвэрийг төлөөллийн арчлалын зарчим олон ургач үзлээр шийдвэрлэж аймаг орон нутгийн хөгжлийн өнөөгийн өндөрлөгт хүргэсэнд үн талархал илэрхийлье. Шинэ үндсэн хуулийн дагуу 1992 оноос хойш өнөө хүртэл 8 удаагийн сонгуулиар аймаг сумдын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож, хуулиар оруулсан чиг үүргээ биелүүлж, орон нутгийн бие даасан байдлыг хангах, иргэдийнхээ ашиг сонирхлыг тууштай илэрхийлж, тэдний ажиллаж амьдрах
5 дахь хотын орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаанд чиглүүлж аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулж ирсэн үе үеийн төлөөлөгчид нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Хонгор нутгийн ажилч хөдөлмөрч ард түмэндээ зорьсон зорилгоо биелүүлж хийж бүтээснээ улам ахиулан хөгжил дэвшилд хүрч ад жаргалаар дүрэн байхын үлзит төрөлийг өргөж эрүүл их сайн сайхан мөхнийг хүсье.